Сайн байна уу? За бид Филиппиний Себу хотоос мэдчиж байна. За бид бол 28 хоногийн хугацаатай Филиппинд англи хэлний мэдлэгээ сайжруулахаар ирсэн байгаа. Өвгийн English агентлагаар дамжуулж ирсэн. Одоо миний хувьд бол яг 28 хоноод буцах гэж байгаа. Филиппиний Себу сургууль нь болохоор Себу хотод байрладаг Себу сургууль нь болохоор Магтан арал дээр байрладаг. За энэ Филиппин улсын хувьд бол 7000 гаруй аралтай гэж байгаа байхгүй юу? Тэрний 5000 гаруй нь хүн суршаагүй арал байдаг юм билээ. Тэрийн хувьд бол ийм зорилготой ирсэн. Цаашид бас сургуулиудыг танилцуулсан видеог хийгээд явна гэж бодож байгаа. Хамгийн анхны влогтой хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Энэ бичлэгийг дуустал нь үзээрэй. За тэгээд хамт байгаарай. Сарын хугацаанд бол хүүхдүүдэд маш их өөрчлөлт гардаг. Яг ямар өөрчлөлт гардаг вэ гэхээр мэдээж хэлний түвшин дээшдэг тий. Олон найз нөхөдтэй болдог. Тэгээ дааж сурдаг гэд маш олон өөрчлөлтүүд гардаг. Тэдний сэтгэлийг ч гэсэн та бүхэндээ бас өргөжлүүлээд хүргэнэ гэж бодож байгаа. За энэхий сургуулиуд нь маш олон сургуулиуд байдаг л да. За энэхий сургуулиуд болохоор өдрийн одоо бүх оюутнуудаа өдрийн ер нь бол 8-аас 10 цагийн хичээл өгдөг. За тэр хичээл нь болохоор 4 цагийн ганцаарчсан, 4 цагийн гүрүү, 2 цагийн бие даалт гэх мэтчлээ ерөнхийдөө өглөөнөөс орой болтол ер нь хичээл амтдаг гэсэн үг. Дээрээс нэг сургалтын төлбөр дээр нь орон нутгийн зардал, өрөөний цэвэрлэгээ, байр хоол, хамгаалагч, чөлөө цагаа өнгөрүүлэх бүх газрууд, аяллууд, тэрийн 3 удаагийн хоол гэх мэтчлэн маш их зүйлсүүд багтдаг. Сүүлд ер нь хүмүүс Филиппин улсыг зорж англи хэлээр дээшлүүлэхэд болсон доо тий. Тэдний нэг шалтгаан нь бол нөгөө төлбөр хямд тэнгуүтэй богино хугацаанд англи хэлний мэдлэгээ дээшлүүлдэг гэдгээр онцлог байгаа байхгүй юу? Тэгэхээр зарим хүмүүс бас нөгөө Филиппин улсыг зормоор байдаг, англи хэлээр дээшлүүлмээр байдаг. Тэгээд үнэхээр төлбөрийн боломж болцоо байхгүй болвол өвгийн English агентлаг бас эхэлж сураад дараа нь 24 сарын хугацаанд төлөх боломжтой ийм боломжийг бас бүрдүүлж байгаа юм байлээ. Үндсэн төлбөрийнхөө 30% нь урьдчилж төлөөд 70% нь 2 жилийн хугацаанд энэ бол айгүй гой боломжтой. Энэ бол айгүй том боломж байгаа. Эхлээд хилээ сурчин гэдэг чинь бол амар том боломж байгаа. Дээрээс нь орчин гэдэг чинь амар чухал шүү дээ тий. Орчинд нь ирээд суралцж байна гэдэг бол маш том боломж гэж харж байгаа. Өвгийн English болохоор насан туршид болон хүүхдийн сургалтанд явуулдаг. За 8-аас 17 насны хүүхдүүд болохоор одоо хүүхдийн зам болохоор summer camp-д хамрагдах боломжтой. Summer camp ерөнхийдөө одоо 6 сарын эхээр эхлээд 28 хоногийн хугацаанд үргэлжилдэг. Одоо битээр чинь болохоор 4-5 дугаар ээжний хүүхдүүдэд аваад ирсэн байгаа. Одоо чи чинь хизээ уцхах вэ? Ингээд уцчих чаа. Одоо ингээд уцчих чаа. Би болохоор одоо 5 дугаар ээжнийхээ хүүхдүүдийг аваад ирчихсэн. Одоо 8 сарын 24-нд буцахаар байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдийн манай зооны сургалт маань болохоор өглөө зундаа нэг 6 сараас эхлээд 8 сарын сүүл хүртэл ерөнхийдөө хүүхдүүд хамрагдах боломжтой байдаг. Одоо үргэлжлээд бас нөгөө өвлийнхөө эсэлтэнд бас бүртгэж байгаа. За миний хувьд бол ер нь томчуудын хувьд бол за намар өөртөөхөө тэгээд чөлөө цагийг за боловцоог харж байгаад бол хідээд суралцаж болно. Тэгээд миний хувьд бол нөгөө өвлийн өдрөл утаанаас хоол тэгээд найз нөхөд гэр бүлтэйгээ Филиппин улсад суралцмаар санагдчихж байгаа. Энэ нь бол амар давуу тал гэж бодож байгаа шүү. Бид айгүй найрс хүмүүс гэдэг ер нь Филиппинчууд. За Филиппинд бид нар англи хэл сураа зогсохгүй бид нар бас 7 хоногт нэгээс 2 удаа аялах боломжтой байдаг. За бид нар хаашаа аялах боломжтой вэ гэдэг юм бол бид нар Island hopping болон Ослоо явж бид нар шарк үзэх боломжтой. Мөн дээр нь бид нар усан парк болон Jeep парк, City tour гэх мэт маш олон газруудаараа ер нь бол аялах боломжтой байдаг. Татагчгүй айлууд байдаг тийм. Дээрээс нь хөтөлбөртэй том хүмүүсийн хувьд бол бас чөлөөт цаг их гардаг, гадуур гарах боломжтой байдаг. Цаашаад бас бид хоёр мэдээллийг ингээд хүргээд явах болно. Бас хөтөлбөрсөн мэдээлж бас байгаа бах. Тийм учраас бас бид нартай хамт байгаарай. За дараагийн бичлэгээрээ дамжуулаад өөрсдийнхөө байрлаж байгаа Себу сургуулийг танилцуулах болно. Ингээд бичлэгтэй хамт байсан. Баярлалаа. Баяртай.